монголчууд бид бүхэн эрт үеэс энхри хонгор бяцхан үрсийнхээ сэвлэг дайхыг нь үргээж алтан хайшны амыг нээж амь насыг нь даатхан мөнгөн хайшны амыг нь нээж мөнх насыг нь даатгадаг. Тэр сайхан Монгол ёс уламжлалын дагуу өнөөдөр энэ сайхан бэлэг сайн өдөр Мегмар сүрэнгийн хулан хүслэн Эндрүүгийн хасар энхри бяцхан үрсийн сэвлэг дайх үргээх ёсод найр ихэд бэлэн боллоо. Энэхүү ёсод найрыг албан ёсоор нээж өгнө хэмээн хулан хүслэн хоёрын маань ачлалт аав Мегмар сүрэн хасрын маань ачлалт аав Эндрүү хоёрын та бүгдийн өмнө хүндэтгэн өрье. Бүгдээ халуун сайхан алга даштай угтан аваарай. Мегмар сүрэн Эндрүү хоёрын хүндэтгэн өрье. За сайн байцгаана уу. Энэ өдөр хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За түшиг бид хоёрын одоо том охин болон за удаах охин хүслэн нарын маань одоо сэвлэг хүргэх ёслол одоо ингэж хэлж байна. Тэгээд та бүгд тогтой тухтай суугаад чөлөөтэй байгаад Well, good morning, everyone. Very happy to be here today. Өглөөний мэнд Монгол сайхан их оронд ирсэндээ их аз жаргалтай байна гинэ. It's so nice to see a very large family here, and it is equally as nice to celebrate with you all today. Амар олон хамаатан садангуудтай хүмүүс байна. Тэгээд ийм олон сайхан хүмүүстэй танилцж байгаа да. Тэгээд энэ сайхан өдрийг хамт тэмдэглэж байгаадаа их баяртай байна гэж байна. Манайх нэг амар олуулаа юм байна гинэ. Хал нь ирээгүй л байгаа л да. This is my first time in Mongolia, and I'm amazed at how big and beautiful this country is. Анх удаага Америкт ирж байна. Тэгээд Монголд ирж байна. Тэгээд ямар гоё том орон бэ гэдгийг үнэхээр гайхан биширж байна гэж. I'm also very excited to celebrate with you and experience a new culture and new ceremonies to me. Ингээ Монголын сайхан соёлыг ингээд өөрийнхөө биеэ мэдэрж байгаадаа их таатай байна. Тэгээд энэ өдрийг сайхан өнгөрөөё. За. Баярлалаа. I hope everyone enjoys themselves and thank you for being here, and I love you all. За тэгээд бүгд сайхан байгаарай, сайхан баярлаарай. Тэгээд бүгдэнд нь хайртай шүү гинэ. За хасрын маань хайртайж нямсар нарын гамби энэхүү микрофоны өмнө хүндэтгэн өрье. Төрсөн сайхан их орондоо ирээд үнэхээр сайхан байна. Тэгээд ах дүүстэйгээ сайхан ингээд хамгийн том үгийнхээ өсийг авч байгаадаа их аз жаргалаар дүүрэн байна. Та бүхэн тэгээд цаг зав гаргаад манай гэрийнхний төлөө ингээд ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Ялангуяа хотын төвчрөл бол арай л аюултай байд юм байлээ. Тэгээд манай нөхрийг болон манай хүүхдийг халуун сайхан сэтгэлээр хүлээж авсан та бүхэнд баярлалаа. Тэгээд сайхан өнөөдөр сайхан баярлцгаая. Бүх асуудлаа мартаа. Тэгээд энэ сайхан өдрийг сайхан тэмдэглэцгээе цөмөөрөө. За ямар ч тач нэг л мэдгээд 3 хүүхдээ ээж болчихд юм байна. Дахиад 2 мэдгээд 2-ын өвсийг хусгаад зогсчих. Гоё байна, баяртай байна. Тэгээд удаа уулзаагүй ихчдэг бас уулзсан баяртай. Ихчийнхаа хүүхдтэй цуг 3 хүүхэд үсийг авах гэж байна. За тэгээд хамаатнуудтайгаа аз жаргалтай нэг өдрийг сайхан өнгөрөөё. Баярлалаа.
За баярлалаа таяртаа. Наанан жинхэнэ цанаа чамхэнэ намгүр хатган гэлгээд мөнгөн аяг дүүн сүгэн мэлтэн зүйлийг хэмбэрж байгаа намайг ирөөж гисэн бизээ. Гүнрэн үгэн цэцэн өөрийн чудраг хорвын цоо дайн бадар далай душ найрын газар дуутай наадмын газар даваатай сурах их эрдэмтэй судлах их ухаантай баярлах наадам багтах шаргалтай баярын магнаа нүгэж тэмдэрдэн шэм байж арайгаран өргөж хайгаран харгиж онгондон дэвчиж олон үедээ мандаж орс урнодчиж бүтээсэн хөдмөрөөрөө баатрын брэнд хүрч ажилсан амжилт таран алдрын эдэр тарч энх төр мөнх настай утаа насч ухаантай сайхан амьдарч илгээрэн инх сайхан жарган төрдөрөн төвшин сайхан өршин үлдээ сайхан дөөдөн дэшэш дэвшүүн бачатя хүрээ Энэ өдрийн сайхан одоо өдрийн мэндийг өргөн гэрхээ. За тэгээд би юмслээ бас хэлдэг муута жоохон хийв өнөөчрээс бас миний хэлсэн мэндийг аштайх шиг болгож хэлж авах гэсэн өрөөё. Та бүгдээ одоо ажил төрөл амьдралын сайхан хүсэн өрөөж мэдээж байна. Би одоо энэ хот танд зүс тарай хараагүй хүмүүс ирсэн байна. Энэ хүмүүстэй бас өдөрт алдрыг бид нар хоёулаасаа зөв 4 жил гарна болсон учраас 4 жил гарангийн баярын мэндийг өнөөдөр хүргэж боломжлъя. Ингээд одоо хөрөнгө болсон бүх хүмүүстэй дахин одоо баяр хүргэе. Сайхан таалан тогтож энэ ач зээлийн үйл ажиллагаанд бүгдээ сайхан оролцох. Одоо сайхан төрөлийн өргөн дээр шүлж бүгдээ утгатай аль жаргалтай сайхан амьдч ах зээлийн одоо энэ хүн бүрхийг одоо сайхан өөдрөг сэтгэлээр одоо даван дуулах гэсэн өрөөё. За хүслэн холоо ираа. За манай ээж аав нааш авах хэрэгтэй нэ. Уртнаас ч жаргаж ээлдэж та авта ээлдээ эмэгтэй автаач сайн гэрээ биш болжоораа. За ингэж. Гэрээ биш болжоораа. За манайхаа ирээ хүрээд байгаарэ. Яс хүрээрээ. Ана наш ирээ хүрээрээ манайхаа. За эрхэм хүндэт зочдоо. Өнөөдөр цэвэрхэн үргэж байгаа болон төслөн хасрын маань одоо эмээ өвөө аав ээж нь ах дүүс нь бол яг өдөр судартай яг хүрэх ёстой өдөр судартай хүрээд ингэчихсэн байгаа. Тийм учраас эрхэм хүндтэй аваг нагц нар ахан дүүс та бүгдийгээ бас сэвлэг дахинд нь үргэж
ерөөлөн сайхан үгээр хэлж сэтгэлийн сайхан бэлэг мэлаагаан хүндэтгэн барина уу гэмээр авган агцнараас нь хүсэж байна. Баярлалаа та бүгдэд. За, өглөө гаршиг гэгээр сайхан жаргаж, өдөө алсан гаршиг гэгээр сайхан цаваа сайхан жаргаж, өнгийн цэцэг шиг дэлгэр сайхан жаргаж авах бай. Төлдөө хүндэдэж, төмөндөө хүндэдэж, төр төмний манлан болж яваарай. За, өвөг дээдсийн өршөөлөөр, эмэг дээдсийн инэрлээр, үр тэнгэрийн ивэлээр, ам тэнгэрийн ачаалаар, заяат тэнгэрийн залгаар, замбуу тэрийн зарилгаар, галыгтэн бүхүүлж, үдийлтэн дэнэж, удмийлтэн тэтгэж, ургийлтэн залхаарсан бэлэн махын бүгэн маань, биен чирэг байж, бэлгэн сарууд байж, аав ээлтэй ашлалтаа, алтан гэлцийтэй ерөөлтэй, ард олондоо инэрлтэй өрөн болтугай. За, сарны гэлдэр гисэн саруул сайхан төстэй, нарны гэлдэр гисэн нарийн сайхан ухаантай, одлын гэлдэр гисэн онц нэгэн моюутай, гадын гэлдэр бадгалсан гал халуун сэтгэлтэй, энэ цагийн эзэн байх, эрхэм төрийн түшээ байх, инхээ бяцхан хүссэн маань. Баялаг их эрдний гიშгтэй, башилсан их сүргийн гიშгтэй, суу их эрдний гიშгтэй, судар их номын гიშгтэй. Энэ бяцхан охин маань амар тайван өсөж, ардaan олон дүү дагуулж, аав ээлдээ начлалтаа, авга нацтаан түшгтэй, алтан дэжитэй, ерөөлтэй өрөн ботгоо. Хураа, 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 хураа. За, баярлалаа. Ямар сайхан ерөөл хэлдэг юм бэ? Таны хэлсэн энэ сайхан ерөөл бат сайхан орших болтугай. Дараагийн хүмүүс гэрс гэрсээ
Одоо яг зургийн намбар бохгүй. Одоо хараа. Байхын үргэж байгаа хүн болгондоо ганц шууд аваад таа. Хажуу талаас аваад таа. За, багт харж байгаа тэрийг баярлалаа. За, хаачих юм байна. За. Сэтгэл уйсан хайрлаа сэрэгдэн цаваа үрийн сэвдэг дахиг үргээ энхэр багнаас энэрл хараар үлгийдүү эви бяцхан үрийн эвлэг сэвдэг үргээ омбон хонгордаахан ноён бидгийн хатдаг юм амлаг хонгор сэвдэгэн авэжин гөрөөдөө зүсэвдгийг нүргээх зүрх сэтгэл нялхараа баруун сэвдгийг нүргээх байгал дэвхий сэрэгөө
байна. Худуудтай одоо ичний танил олон худууд байна. За бүгдийг энэ өдрийн ихтэй сайхан өдрийн мэдээг хүргэе. За бүрэлдэхүүн ирсэн дүүнэртэй бас баярлалаа. Энэ үйл ажиллагаанд ирсэн хүмүүстээ баярлалаа. Тэгээ бүгдээрээ сайхан энэ өдрийг сайхан бүгдээр хамтдаа өнгөрүүлье. Эдгээр хүний зээн байгаамаа би. Одоо яг Яргас Булган хангаа талын хүндээ манай ээж. Тэгэхээр одоо энд байгаа хүмүүс мэдэх байхаа. Тэгээд бүгдээрээ нэг за одоо ямар дуу болох юм бэ? Хүн болгоны мэдэх дуу нэг аюурья тэгээд муу дуулдаг байгаа шүү тэгээд. Увс нуурыг л нэг үзээд атах уу. За тэгээд. Эртний далайн аргас ичүүр Эхлээд тангийн үргэлээс эхлэн химэн цацлан залгсан эхлээд эцсийн бород хойдгаан айранд мэтрээ гаршамудаа ашид мөнхийн аруунса өдмий тэнүүхэн нутгиймээ 믿음이 통하고 없으노라 아바당 난제르다 온나 조동강지 Энд хөөрхөн охин гараад ирсэн байгаа харж байна. Амирлан гэдэг охин. Тэгээ та бүгдээ бүржгэлж үзүүлэх нь. Тэгээ авьяасаа үзүүлэх гэж шүү. Аль нэг алга даши. За баярлалаа.
бүхэн урган дэлгэрнэ уйлах дуулхан ч жаргал шүү дээ иймсэн сэтгэлээ хураар аргадъя да үлдэх мөрмин сивгүй байгээ очрон боддоорой хорвогийн аммагдан сайхны умартаа динэрээ хүмүүний сайхан хай Шуби дундрахгүй найдан сэтгэлээ дотоонгүй дуран байлгайда айнсгад нэг л энхэн заяанда амин хайраар өрөөдийг энрийдээ очрон боддоорой хорвогийн аммагдан сайхны умартаа динэрээ хүмүүний сайхан хай цааш та бүхэндээ хаж жаргалтай эрүүлийн хамгийн одоо сайхан өдрүүдийг байнга өнгөрөөж яваарай гэж хүсэн өрөөё. Ингээд одоо та бүхэндээ одоо баярлалаа. Мөнгө сайхан одоо хаж жаргалтай амьдрээрээ та бүхэндээ одоо маш их баярлж байгаа шүү. Энэ ингээд дээсэрчэндээ ингээд хорвогийн одоо өдрийг ингээд 365 хоногоор ээж өнгөрөөсөөр одоо байхыг хүсэн өрөөё. За хэр одоос ирсэн бүгнийхээ гэргүүл бүгдийнхээ гэргүүл хоёр талаас урд нь ирсэн дүүнэртэй хадмын талынхаа бүгдээдэн баярлалаа. Энэ аль болох бид хоёрыг одоо дэмжиж тусаад энэ 35 жилийн түүхийг бүтээгдсэн та нартай баярлалаа. Өнөөдрийн энэ сайхан агшин бүртээрээ аз жаргалтай мартахгүй сайхан агшин болгож өнгөрөхийг хүсэн өрөөж байна. Өсгсөн энэ сайхан ахигч хоёртоо дахин нэг халуун галгадагчдаар баяр хүргье. Хоёр минь урт насалж удаан жагах болдгоо. 60 жил хамтдаа амьдарч бриллиантын хурмаа хийх болтгоо гэсэн сайхан үнцэтэй сайхан өрөөлийг өөд нөргөнд өвшүүлье. Баярлалаа. Тэглгүй яах вэ? Юм самбуу ахмана. Өнөөдрийн энэхүү үйл явдлыг болно гэж мэдээгүй хөөрхөөд. Тий. Бадам ихч болоод хүүхдүүдтэйгээ хуйлцсан дундаас нь энэ хуйлдаанд орчихсон тий. Тэгээд ингээд шин дээл өмсгөөд ингэсэн чинь сандраад энэ ч одоо юу болж гинэ гэж бүр гайхаад сая. Тэгээд энэ сайхан бас мөчийг аав ээжтэй бэлгэлсэн хайр сайхан өрсөнд бас талархал илэрхийлье. Гайхамшигтай сайхан байна. Аав ээжигээ баярлуулна гэдэг бол үнэхээр гайхамшигтай их буян шүү. Тийм ч учраас өрсөлдөд нь маш их баярлалаа. Таяртай баярлалаа. Ингээд суудалтаа таяр маань тухална уу? Эрхэм мөндөд зочин та бүгд маань суудалтаа тухална уу? Ингээд манай М самбуу ахын
ээлжийнхэн оронд ээлж болон сууж байгаа хүн бол төрсөн гихч ирчин хорлоо сууж байна. Халуун сайхан алгадарчлаар баяр хүргэе. За. Төрсөн ах даваа самбоно одоо сууж байна. Өмг төшиг болон одоо хажууд нь ханхайн сууж байна. Даваа самбоотаа баяр хүргэе. Баярлалаа. Манай Бям самбо Бадам их хоёрын маань хайр сайхан ээлж нь одоо энд бас сайхан сууж байна. Ингээд цэрэн хорл игч маань одоо тэнд сайхан сууж байна. Ямар гоё толиотой яасан гоё игч вэ та. Өөр хөвгөдтэйгээ ер нь нас чадсан юм шиг харагдаж шүү те. Их гоё харагдаж байна. Урдаас ч удаан жаргахын үлзий сайхан өрөөлөг өргөн дэвшүүлээ нэг халуун сайхан алгадагчдаар баяр хүргэе. Ямар гоё юм бэ, баярлалаа. За. Манай Бадам игчийн одоо аавынх нь оронд аав болон хажууд нь ханхайн сууж байгаа хүн бол авгах ган зэрэг ах маань одоо тийм сууж байна шүү. Халуун сайхан алгадагчдаар баяр хүргэе. За та зургаалан уртнаас ч удаан жаргал болтугай, эрүүл энх байх болтугай, үр хүүхдүүдтэйгээ олон 10 жил жаргах болтугай, олон сайхан найранд хамт сууж найрлах болтугай гэсэн сайхан ерөөлөг өргөн дэвшүүлье. Баярлалаа. Хоёр дүүгийнхаа ач зээн нарын сэвлэг өгөх хүсэлтэр чинь сэтгэл хөндөр байна. Ингээд хоёр дүүгийнхаа ач зээн нарын даахан дэрсэн хүн баг. Тэгээ байж гинтэн одоо мөнгөн хөрөнгө болоод явчихсан юм байна. Манай хоёр дүүгийн том охин Америкаас ирээд гинтэн аав ээжтэй сюрприз барьж байгаа юм байна. Тэрийг мэдсэнгүй. Ингээд манай хоёр дүү мөнгөн хурмаа хийж гинтийн сюрприз барьж гинтийн их баяр баясгалан сайхан үйл явдал болж байна. Найз чинийхээ сайхан бахарханаа Хүн хайр зүхэнд багташгүй Тэнгэрийн сарам шиг жингэнд зуршгүй Аруухан нэгэн нар гарахший Яруухан нэгэн дөрөхший Эрхэм сайхан өрсөд нь хүүхдүүд нь таяртаа хүндэтгэл үзүүлнэ. Юуны өмнө хос хоёрын маань бүгжийг нэш наваад ирээ. Бүгжийг. Нэг-нэгнийхэн тулах нэгэн биений нөгөө тал болж, нэг-нэгнийхэн тулан түшиг алтан баган болж, нисэн дүүлэх шууны хос дал жигүүр болж нэг-нэгнийхэн жаргалтай үед нэг-нэгийг дүшиж, зовлонтой үед нэг-нэгийг тулах багнан болж 35 жилийг хамтдаа туулсан тэр их түүх, тэр их одоо аз жаргалан өнөөдөр ингэж баддаган хормын сайхан бүгжийг солилцох байна. Үнэхээр гайхамшигтай юм аа. Ямар гоё юм бэ? Ямар гоё хайрцагтай, яасан гоё бүгж вэ? Ийм сайхан үрс төрүүлж, ийм сайхан өсгсөн энэ хоёр хүмүүстийг халуун сайхан алгадагчдаар баяр хүргээрэй. Тэгш дүүрэн жаргалтай амьдралтай нь урд удаан сайхан үргэлжлэх болтугай. Хайр сайхан үрсэт нь ажлын өндөр амжилт хүсье. Та нартаа аз жаргал эрүүл энхийг хүсье.
Ингэж сайхан аав ээжигээ баярлуулж ажилтай энэрхтэй аав ээжийнхээ ачиг ингэж сайхан жоохон ч гэсэн хариулж байгаа та нарын одоо амьдрал тэгшдүүрэн байна гэдэгт бол эргэлзэхгүй байна. Гайхамшигтай сайхан юм. Ингээ бүгжийг солилцуулъя. За энэ бүгжийг би Америкаас авч ирсэн байгаа. Энэ бүгжний утга нь их гоё юм л та. Энэ болохоор 178 жилийн өмнө анх Франц улсад одоо энэ бүгжийг зохион бүтээсэн байдаг. Энэ бүгжний нэр нь болохоор хайр буюу love гэдэг нэртэй бүгж байгаа. Тэгээд энэ Cartier гэдэг олон улсад алдартай брэндүүд одоо Америк, гадаадын одууд одоо зүүдэг тийм брендийн бүгж байгаа. Тэгээд аав ээжийнхээ 35 жилийн одоо хормын ойд зориулаад тэгээд амьдралын хатуу хөтөв хамтдаа ингээд одоо хүртэл туулаад эрүүл их байгаад нохин үнэн сэтгэл зүрхнээсээ баярлж явдаг шүү. Тэгээд зөндөө удаан хүүхдүүд их хажууд байгаарай. Зөндөө олон ач зээтэй болоорой гэж өрөөё. Тэгээд за аавын бүгжинд байгаа. Ээж та аавын бүгжийг аваад аавын өрөө. За энэ хайр гэдэг нэртэй бүгж байгаа. Тэгээд та бүхэн тэгээ бас Google дээр үзээрэй. За яг харсан байна. За аав ээжийн бүгжийг аваад за аав ээжтэй баярлж явдаг шүү. Бидний төлөө тэг бүх зүйлсийг зориулж сайн хүн болгож сайхан хүмүүжүүлсэн та хоёртой хязгааргүй хайртай шүү том охинод. Насаж удаан жаргаарай. Баярлалаа. Үнэн ч хайрын бэлэгдэл болгосон энэ хүү сайхан хос бүгжийг 35 жил ханилан суусан эрхэм хос хоёр маань солилцлоо. Халуун сайхан алгадагчдаар баяр хүргье. Хайрын энэ сайхан үнэн ч хайр, энэ сайхан амьдрал одоо цаашдаа урт удаан жаргалтай байх болтугай. Гирлантан хурмаа бас хийх болтугай гэсэн сайхан эрүүлэг өргөн дэвшүүлээ. Таяртай эрүүлэнхийг хүсье, сарвал сайхныг хүсье. Баяр хүргэе. Баярлалаа. Ахад үг хэлэхөө. За ингээд энэ сайхан хуруудаар ингээд 35 жилийн хамтдаа туулж өнөөдрийн нэг төгсөн хандаа баярлж байна. Гүрхтэй баярлж байна. За энэ бол баярын сайхан баярсан одоо ирэмсээ хасууж таалаа. Таавуудаа энэ мөчтаа. Ингээд манай одоо би юмсэндээ нэг аавын талын нэг 3 одоо аав ихтэй. Түүний одоо нэг аав ихтэй одоо энэ хөвгчөнд ирж байна. Одоо 2 аав ихтэй ирж амжаагүй. Ингээд даавын одоо гадуур ирж одоо бас ирж байгаа баяр хүргэе намсаг шүү. Баяр манай ах дүүнүүд ингээд адны дадын ах дүүнүүд бид бүгд одоо нэг л одоо зүгт нэг л газар очих. Ийм сайхан өрөөлтэй хүмүүс таа бүгд юуж мөнгөтэй ийм бүрэн болсон хугацаанд сайдж муулдаж явсан үйч би сайхан одоо гэрэл гэрээдүү хүмүүс явсан үе мөчч би таа бүгдээ би 35 жил юмсэндээ бас баярлаж явсан хайрын дотроо халуун гаднаа явсан юмнуудыг ингээд цаг хугацааны шалгуураар сайхан дүнцэгнээ хооч үлдээ үр мөнгөтэй сайн сайхан одоо гэрэлтэж явъя гэж таа бүгдээсээ нэг л одоо нэг л зүрхт одоо явах таа бүгдээ баярлалаа шүү. Өнөөхөр нэнтэн сангивэл бүхий л улрал тэр дэргэд минь байж
Уяаш инсан хизээ бүлэсхийг хич мэдэггүй хажууд минь байж энэ миний дэгд байхад чихэн сонсдох ялган хэр байж чин зүрхийг минь тандах тусгаар минь байж Өнөөдөр энэ сайхан үйл хэрэг ёслолт хоёр арчмыг зээ мөн ээж аавын маань энэ сайхан үйл хэрэгт цагаа гаргаж сэтгэл гаргаж хүрэлцэн ирсэн. Хоёр талын ах дүү, найз нөхөд та бүгдтэй бүгдд нь маш их баярлаа гэж сэтгэлээсээ хүсэж байна. Ингээд би ээждээ зориулж бас нэг дууны ая өөрөө зохиосон. Тэгээ энэ дууны маань анхны одоо сонсогч та бүхэн маань болж байна. Бүгдээ хамтдаа зориуллаа. Монголчууд бид бүхэн альва хором найранд баяр ёслолд хүрэлцэн ирсэн эрхэм сайхан зочдон хүндэтгэн зарчиггүй эдээш үсэх хэмээх хүндтэй эдээг засдаг тэр сайхан Монгол ёс уламжлал бий. Энэхүү эдээш үсийг найрын одоо гол эзэн энэхүү найрын хамгийн хүндтэй хүн болох Эмб самбуу ах маань хүндэтгэн хүндэж байна. Энэ бол гайхамшигтай сайхан ёс уламжлал. Энэ сайхан ёс уламжлалаа ингээд сайхан авч явж байгаа эрхэм сайхан хүмүүсүүд та бүхэндээ маш их баярлалаа. Том ах, хөргөн ах, том их чаялтаа
эрүүлэх, урд насалж, удаан жаргаж энэ хороогийн хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За бидний хувьд бол энэ хурим болно гэж өнөөдөр мэдсэнгүй. За тэгээд одоо манай ээж одоо том охин, том хүргэн хоёртоо одоо хүнтэл үзүүлэх юм байна. За бид өхний хувьд бол одоо дахиад цааш нь алтан хурим, бриллиант хурим гэдээ бас байгаа. 35 жил ойрхон байна ах хоёроо. 40 жил алтан хурим, 50 жил, 60 жилийн хурмыг бол ах トゥ наранд одоо ничир сайхан тэмдэглэе гэж хэлье да хоёртаа. Манай ээж 48 настай одоо ханилын мөрөөсөө хацаж аав маань орхин натад модж байсан. Энэ бүхний минь нөгөө аавынх нь хийгээг хүн хийдгээ гэдгийн адилаар эгч минь та ханилын мөртөөгөө хансах хувь заяатайгаа өн мөнх жаргаараа гэж ээжийнх нь өмнөөс дүүн ирэж байна. Тэгээд альва зүйд бүрэн бүтэн байжаач аз жаргал төр болдгоо гэж үздэг. Тэгээд хөргөн ахта хүний биеийн төр болж хүслийн биеийн наран болж эрх цагийн мөр дээр санаа бүхэнд нь дэлгэр байж сав бүхнээрээ дүүргэж сансан бүхнээрээ шишгэлж байх болтугай гэдэг өрөөлийг өргөё. Ах トゥ нар минь бүгдээрээ илгээрээ их амгалан төрлөөрөө төвшин амгалан байх болтугай гэдэг өрөөлийг тавья. За ингээд сэлгийн ачиг цэцэдрийн сэлгэгтэй ирсэн юм. Тэгсэн чинь эдгээр энэ бүлэг хавцны мэдсэнгүй. Ингээд хоёулаа ерөнхий тултаа өсрөх гэсэн юм. Энэ чухал мэдээ аваа. Энэ биодэн батмын наац ахын одоо аавын ачин байгаа. Одоо батмын одоо ээж нэмээ миний одоо өвөгийн төрсөн дүү багтай. Тэгээд наац ахын наац өгөн юм. Тэгээд одоо багаас нь батмын өвөгийн хэлтэй багаас нь бас хаад чамдж ирсэн. Биднийтэй зэн болж ирсэн. Тийм багма гоод хамгийн гоод юм байна. За ингээд энэ өөртөө томсны хүсвэрээ утгын ачаалтаа сайн байхыг хүсвэрээ. Тааштай эрүүлийн хурдуудаа насалж өргөж хамтдаа байхын үлцээтэй өрөөлийг өргөн байж төвшүүлье. Мөнгө өргөн хийгээд ингэсэн сансангүй мэдсэнгүй лээ. Тэгэхээр бид бол одоо 6 сарын 8 тэртээ тэргүй ах トゥ төрөл төрөснөрөө уулзсан байлзуурын болдог тоотоо угмаараа уулзсан. Тэгэхээр уулзсан дээр би ганцаараа биш. Доороо бол одоо 7-8 юу ах ихтэй байгаа учраас ингээд бүгдээрээ ярилцж байгаа. Хоёр дөрөв бол одоо бүтээж авнаа. Одоо гарц сайлгнаа. Эцэг найсаг томсолон ах トゥ төрөл төрөснөрийн өмнө одоо бидээ мэдлгүй ирсэн шүү уучлаарай. За та бүхэн баярлалаа. За энэ микрофон шинэглэлээ. Эндээ зурлаа. Тань гэдэг шүлгээр ядсан чадна. За тэгээд одны өргөжлөлт бопыг хүндээ тэ одоо бас яг өөрийнхөө чадлын хэрээр төвшөг байна. Зүгүүд орчлон мөөлөж зөндөөн удаан хэллээ. Зүгбүргийн замаар зүгбүргийн замаар юу за нэмтэйчи зүрүү торвоо зөндөөн удаан хэллээ. Зүүн энергисэж зүүндээ хүртнэглээ. Зүгбүргийн замаар зүсээ ижсөөж алхлаа. Зүн битгээ таацж зөвхөн хоёудаа амьдралаа.
хань минь чи яасан их түшвэ. Намрын шууд дэмжмээр насаа тууж ижилслээ. Нарт сайхан орчлон нандин үрсээ хөтлөж дарглаа. Бүрээс яг ингэж уншиж чаддгүй шүү. Цагаан шууд. Даймын зүгийн салхинаас бисээ нөмөрлөн жарлаа. Амт баяраа хуваалцаж болоод ихтэй амьдралаа голын жолон өдөрсөнж бисээ өөрч тэмцлээ. Гой ханганы гэдгийгүйч үнэн чараараа гангарлаа. Хань минь чи яасан их түшвэ. Өвдөөс өгсөн өргөөгөө өнөр болгож өсөхдөө өнмөн хийг бэлэгдэж үчээр хоёлоо залбирлаа. Үеийн үед хансах гэж нэгэн зүрхэнд буусчлаа. Өөрт мөн хорших гэж нэгдмэл сүнстэй болчихлоо. Хань минь чи яасан их хайрвэ. За одоо тэгээд тэврээд үнсдэмжтэй ирчихвэ. За нэг тэврээ сайн уншиж. Тэгэлгүй яах вэ? За батан ирч маань ямар гоё шүлэг хэлвэ. Бичлэг хийж авдгүй яаваа гэж бодогдлоо бүр. Их сайхан шүлэг. Жинхэнэ үнэн чайр, үнэн сэтгэл маш сайхан одоо сүүн цагаан сэтгэл өд хайраас маань мэдрэгдэж байна. Одоо их хүргээ ах баяраас бүр анх танилцчихсан эхлээд мэднэ. Эхлээд таны хүргээ авахд аюул айд байсан. Тэгээд айхаар бас жоохон дургуйс байсан. Бүр цаанах аюул ямар санддаг нэг кэрсэн мөндөсөн тэгээд байранд байж байгаа хэрэг нэг жоохон хоол мод юм гордэл очдөг. Тэгээд цаанах манай хүргээ авч аюул нэмба зарчимчтэй хүн байхгүй. Тэгээд бас өөдөө доолтой харагдвал байдаг. Тэгээд заримдаа уурч чаддгүй ирдэг байсан шүү цаана. Танаас айгаад. Тэгээд эхлээд их айдаг байсан. Тэгээд ер нь бас их эмээж айдаг байсан. Тэгээд одоо их хүндэлдэг болоод байгаа зүйлээ. Одоо аавыг минь оруулсан аав. Тэгээд том хүргээ авах болохоор ер нь их хүндэлж явдаг шүү дотроо. Тэгээд ихч маань бас нэг цухас дурдсан. Тэгээд энэ хуйлтанд би бас нэг багсаагаас оролцсон. Тэгээд нөгөө настай хүмүүстэй бид нар ч нөгөө ууц шүүцийг одоо явдаг. Зардаг юутай штэ. Жам юутай ёстой. Тэрийг бодоод тэгээд өндөр настай гэж биш шүү зүгээр. Мөнгө хөрмөнд хийж агаад нь хүргээх их чөлөөхөө юм одоо энэ өөрөө матасаа одоо ингээд ууц шүүсээ бэлдэж ирсэн юм шүү. Хүндэтгэл үзүүлж байгаа шүү. Хүндээд аваарай. Агтаа борооны тусан чи юу хурцсан хурцээ даагач балаач 나보고 зөвхөн одоо зэ дөөгийн маань хоёр хүүхдийн өснөө найр хөрөм одоо өргөн дэлгэр сайхан болж байна. За тэгээд одоо алс бол Америк орон суугаа миний бас зэ охин зэ хүргэнээ маань бас хүүхдийн ингээд одоо 3 хүүхдийн сэвлэг үргэх Дахны одоо найр өргөн дэлгэр сайхан болж байна. Тэгээд давхар одоо манай том ихч том өргөө ах хоёрын маань одоо хангин суугаад 35 жилийнхэн бас өнөөдөр давхар зохиож байгаа юм байна. Тэгээд одоо өнөөдөр ах ихч хоёртаа бас ирүүлэг саруу сайхан бүхнийг хүсье. Цаашдаа 40 жил 50 жил алтан хорим Берланд хурмаа бас хийхин одоо зэтэй өрөөдийг өргөн дэвшүүл яа тэгээд зээд өнөртөө их шүргээ ахтаа эрүүл сарвал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Манай хүргэх бол маш
маш тийм цэгцтэй, нямба, тийм ажилсан хүн байгаа. Бид нар бол ер нь эмээдэг. Одоо ихч хүргэх манад ирэх суугаар бол гэр орноос нэг цэгцтэй байхыг боддог. Ихч нар болохоор ерөөсөө төс тас яриатай шулуун шудраг. Зүйлийг үн зөөр нь шууд хэлдэг. Тийм шудраг дайчин юм байна аа. Аав ээжээ баярлуулж байгаа. Үр хөвгт тэгээд ах дүү нарт хэлээрээ өнөөдөр маш аз жаргалтай баяр баясгалтай. Тэгээд 3 сайхан хонгор өрсийн дай хүргэх ийм ёслолын үйл ажиллагаа боллоо. Та гурав маань үнэхээр аз жаргалтай сайн сайхан амьдралыг зохицуулсан ээжтэй аавдаа инэрэлтэй аавдаа ачтай тийм хүмүүс болоорой. Тэгээд хүргэн анх их хоёртой зориулаад за хэдэн мөрөшөлөг уншиж өгье. Та хоёрын минь хамтдаа туулсан жилүүд Тэнгэрийн зурсаар хэмжигдэхгүй. Тэсвэр төвчээрээр бичигдсэн түүхийн мөр шиг нандин байлаа. Зуны бороонд өвлийн жаврд зүрхний халуун хоорондын зэг дээр бие биенээ түшиж буй бүхнийг босгосон нь та хоёр минь байлаа. Гэр шиг амьдрал биш гэрэлд тэмүүлсэн алхам бүр байлаа. Хөлсөн шингэсэн бор өдрүүд хүлээлтэн шөнөсөн олон шөнөөд та хоёрын байлаа. Бадам гэдэг нэр нь зөөлөн салхинд найгах цэцэг биш зогсолтгүй үлээх жаврт жаргалын галамансан сэтгэл байлаа. Бэмб самбуу хайман харцсан дотор бүхнийг уужинд багтаадаг ухаан байдаг. Нүднийх нь харцсанд гэр бүлийн амар тайван нурууны жилээнд 35 жилийн итгэл амгалан амьдрал оршдог билээ. За өнөөдөр энэ сайхан бэлэгт сайхан өдөр хоёр ач нэгцээ хүүгийнхаа алтан сэвдгийг үргээх энэ сайхан ёслолд хүрэлцэн ирсэн хоёрлын ах дүү төрөл төрөсөд найз нөхөд та бүхэндээ бүгд маш их баярлалаа. Тэгээ энэ зүйл маань бол ерөнхийдөө өсний өрлөг авах ирээдлээр бол анх зарласан. Уг яг цаад сүрприз нь бол ерөнхийдөө аавыгаа ээжигээ бас нэг мөнгө хөрмийн хийгээд өгчий гэсэн үүднээс ах дүү нэртэй хэллгүүгээр сүрприз барьлаа. Тэгээд хүрэлцэн ирсэн хоёртын ах дүү бүх хүмүүстээ бүгдд нь чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд та бүхэн минь ойлгоорой. За өнөөдөр ач зээ гурвынхаа дахийг аваад харин нутгаас одоо хүсэж зорж санаачлахыг гартаа авч ирсэн Андруугийнхаа гэр бүл бас баярлалаа. За ингээд энд орон суусан одоо ах дүүнэр үйл талын одоо хүмүүстэй уран сайхан хөөхтэй ачзээ дөрөвдөө баярлж байна. Ханы жилдээ баярлалаа. Одоо ингээд уртудаа төрсөн нутгийн минь уул ус төшиж уртудаа настад сайн сайхан одоо амьдралын суурьгуулаад тавилдсан ээж гар дөрвөлж өссөн ээж аав газар дөрвөн ээж аавдаа одоо баярлалаа төрүүлж өссөн нутаг орондоо ууд усын минь нул ус савдаг төшиж тулж энэ сайхан амьдрал түүхийг бүтээлч харж манж явдаг гэдэгт итгэлтэй байдаг.